За сайн байцгаана уу өдрийн мэнд хүргье. Манай од мөндөс уугийн хөтлөгч Зингэл Баяр. За хөтлөгч Ганс Сүхний нэр байна. За би тэд одоо энэ Өмнө Говь аймгийнхаа нутгаар аялаад тэгээд үзэсгэлэнт байгальтай танилцж гин, хүн зонтойн танилцж гин, хоол ундыг идж гин, түүх болон археологийн, палеонтологийн олдруудыг үзж гин, нүд ангаагаал ингээд зөв гайхаад яваад байна. Гайхад дуусахгүй юм. Одоо бид нар яг Өмнө Говь аймгийн төв 70 цадагтад ирсэн байгаа байхгүй юу? Өмнгийн говь дөрнсөн эдгээр бүтээн байгуулалтыг 100% оюу толгой компани санхүүжилттэй говийн оюу хөгжлийг дэмжих сан хэрэгжүүлсэн юм. Тэгэл хойноосоо ерөөсөө орж ирэл хамгийн эхлээд үдэнд туссан барилга бол говийн байгаль түүхийн музей гэсэн энэ барилга юм байгаа тийм. Одоо дотроос нь та бүхэнд мэдчилж байна л да. За энэ юу музей вэ? Энэ болохоор 2022 онд ашиглалтанд орсон юм байна. Тэгээд одоо 5 сарын 18 буюу дэлхийн музей өдөр ашиглалтанд орсон үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. За тэгээд энд бол одоо ерөөсөө одоо археолог, палеонтолог тэгээд угсаатан зөв шашин гэх мэтээр одоо ингээд төрөл төрлөөрөө давхарт нь ангилсан. Тэгээд маш баялаг 4000 гаруй үзмэртэй тийм музей байна. За бид хэд нөгөө дельта аялал гээд гадаад руу их явж байхдаа мэдээж нэг очсон газар болгоныхоо музейг үзэх юм бол тухайн нутгаа таниад явдаг шүү дээ тий. Уул нь одоо очихынхоо өмнө жоохон судалж байгаад очиод бүр гоё байдаг. Тэгээ музейг нь үзэхдээ одоо Египтийн тэр Кайрын музей, за Вьетнамын тэр Дайны музей. За одоо нэг юм ихний одоо хоёр музей санаж байгаагаар хэлэхэд л одоо нөгөө очиод үзчихсэн дүрслэлээ бодхолоор одоо энэ байгаа музейгээс бол 2 3 одоо тийм төвшний ард яваад ах шиг байна. Одоо байгаад байгаа музейн хувьд тухайн бүс нутгийнхаа онцлог тэр нөгөө нэг яг ондоошид гэж юу юм тэдний ялгалыг аягүй сайн харуулсан байгаа байхгүй. Энэ хэдэн давхар вэ? 4 давхар юм байна. 4 давхар. За ямар ч миний ойлгосноор би нэг давхартаа бол мэдээж нөгөө Өмнө Говь аймаг маань тэр чигтээ яг нөгөө палеонтологийн буюу тий үлэг хөрвлийн өлгийн нутаг гэж явагддаг. Энд чинь сая бид нар нөгөө өчигдөр гэхэд чинь шар цав гэдэг газар очих чинь тий 16 мянган ширхэг 18 мянган үлэг хөрвлийн мөр байгаа юм. За бүр ингээд нэг удаа ингээд олдвор олсон чинь 18 ширхэг 19 ширхэг өндөг нь бүтнээрээ гарч ирсэн. За тэгэл нөгөө нэг энэ чулуутсан энэ ясуу шүү дээ тий. Энэ олдвор маань ингээд бүтнээрээ гарч ирэх тохиолдол ихтэй байдаг учраас Өмнө Говийн бас нэгэн гонцгой онцлог болохоор яг аргагүй үлэг гөрүүл юм байна тий. Доор бүр тэр өндөгнийх нь одоо яг олдсон байдлаараа байна. Тийм үү. За энэ палеонтологийн салбарынхан маань бол одоо 1970-аад оноос ахуулаад ерөнхийдөө энэ Өмнө Говь аймгийн бүс нутгуудаараа яваад хэд хэдэн юм том судалгаануудыг хийгээ явсан байт юм байна. Сүүлд энэ 2000 он төхүүлээд 2000 оны хойд дээр зэсэндээ одоо юм хамтарсан багуудын том судалгаанууд их яваад. Тэгээд л одоо яг энэ Эрдэнэ мэт амьтдыг чи яг насыг нь бүтнээр нь олж байгаа шүү дээ. За тэгээд Өмнө Говь аймгийн боосоо яг яах аргагүй нэг онцлог ондоошлол нь бол энэ үлэг хөрвлийн өлгийн нутаг говь гэдэг бол тий. За тэгээд энэ музей ингэж гоё хийгдснээрээ ер нь ямар юм хэрэгтэй юм гэхээр Өмнө Говь аймаг чи манай Монгол улсын бас аялал жуулчлалын нэлээд том одоо хэсгийг авч явдаг юм аймаг багхгүй юу. Тэгээд одоо манай Европоос ирж байгаа жуулчид бол энэ Азийн жуулчдын ялгаа нь гэх юм бол Европын жуулчид илүү энэ угсаатан зүй тэгээд нэг говь нутгийг тэрний гоё тогтцгийг тэгээд тэрний ан амьтдыг ургамлыг ингэж анзаарах аягүй дуртай. Тэрний үзэх дуртай байдаг. Харин манай нөгөө Азийн аялагч нар буюу одоо нөгөө хэрээд байгаа солонгосчууд шүү дээ. Тэд нар маань болохоор юм хөвсгөл далаа ч юм уу те эсвэл нэг юм амралтын гоё газартаа модон тунд гэдэг ч юм уу тиймэрхүү юм ингээд сонирхоо явчихдаг байхгүй. Тэгэхээр энэ аялал жуулчлалын салбарын маань бас нэгэн энэ том хөшүүрэг болсон Өмнө Говь аймагт маань бол онцлогоо шингээсэн музей заавал байх хэрэгтэй болчихж байгаа. Тэрийг нь болохоор энэ манай яг Өмнө Говь аймгийн музей чинь хуучин 1970 хэдэн оноос ихэж одоо нэг 50 гаруй жилийн өмнө те түүхтэй байхгүй. Тэгээд нэг юм одоо манайхан мэдэндээ аймаг болгонд нэг юм сум болгонд ч юм уу музей байх юм бол нэг давхар нэг жижигхэн цагаан барилга байдаг шүү дээ. Тиймэрхүү газар л нөгөө музейнүүд нь байдаг шүү дээ. Аймгийн музей. Тэгсэн чинь Өмнө Говь аймгийн музей тийм байсан юм байна. Тийм байна. Одоо нэг юм орон нутаг судлах кабинет гэж нэртэйгээр ийм 45 онд нэг ийм жижигхэн барилга ерөөсөө 50 үзмэртэй байсан байна. Тийм байж исэн музейг жуулчд нь ирээд юм тий. Энэ говь нутгийг чинь сонирхоод байна. Бидэнд говь нутаг гэдэг юм энэ говь хэрийн одоо энэ бүсд маань ямар бүсээ бодох юм бол тий юу юугаар онцлог билээ гэдгээ бүгднгийн одоо олон жил судалсан хүмүүс нь хэлж байгаа тий. За бидэнд бол ийм концепттэй ийм музей байгуулах зайлшгүй хэрэгцээ байна. За тэгээд мэдээж нөгөө нэг соёлын яамтайгаа тий ингээл яамнуудтайгаа харилцаад ингээл явж байгаа мэргэжлүүдтэй авчиад хэд хэд удаа судалгаа хийгээд байж итэл нэг сайхан ид шидийн зүйл болсон нь яг энэ үнэт төв түүхийн өв энэ бие төв тий энэ палеонтологийн олдвор одоо энэ угсаатан зүй энэ галбын говийн тэмээ гэмшлэн ийм гоё онцлогтой ийм гоё түүхтэй юм чинь
үзэхэд хүмүүс ирээд хахад бидний тийм дэлхийн түвшнийх нь музей хэрэгтэй юм байна гэдгийг нь болохоор говийн оюу хөгжлийн сан тийм ээ говийн оюу хөгжлийн сан Яг үнэ. хамт олон маань яг олоод ойлгоод энэ зүйлийг дэмжиж тэгээ энд 2022 онд дэлхийн музейн өдрөөр дэлхийн музейг байгуулсан байгаа. Яг үнэ. Тийм байна. Одоо эн чинь говийн оюу төсөл чи өөрөө бас яг хүрээндээ бол маш олон ажил хийсэн юм байна. Гэхдээ энэ музей бол ингээд бүр 100% хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулагдсан музей юм байна. Тэгээ мэдээж нөгөө музейн барилга байшин томрохтой нэглээ тэр үзүүрүүд олон болох нь мэдээж. Тэгэхээр одоо энд бол ерөөсөө одоо энэ Өмнө Говь аймгийн үүсэл хөгжил бүх түүхээрээ хүртэл байна. Хамгийн дээд давхарт нь юу байд юм бэ? Сургалтын танхим байд юм байна. Одоо өсвөр насны хүүхдүүд ирээд ингээд бүх юмыг судалж болдог. За энэ доотлын палеонтологийн олдортой газарт бол үзэж явж хагаад ороод киногоо үздэг хэсэг байна бүр. Тэр нэг гой сонирхолтой санагдлаа. Хоёр давхар ингээл одоо угсаатан зөөе тэгэл одоо бүр эртний монголчуудын үе мөй гэдэг ингээд ангилаал явчихд юм байна. Одоо яг үүд үүдэндээ бичсэн байна. Айгуу гоё. Тэгээд нөгөө Өмнө Говь аймгийн маань тэр онцлог саяны энэ хэдэн зүйлийг хэллээ те. Тэрүүгээрээ манай музей хамт олон маань ийм дусгалын зүйлүүд бүтээд юм ба штэ. Тэгээд энэ чинь нөгөө орон нутгийн үйлдвэрлэл гар урлалыг хөгжүүлчихэж байгаа те. Мэдээж галбын говийн тэмээ байна. Төрөл бүрэл зүйлийн үлэг гөрвлүүд байна. За тэгээд нөгөө гаднаас ирж байгаа аялал жуулчлалыг зориод ирсэн жуулчдад ингээд гоё цүнх сав эд хэрэглээнийх нь юмнууд. Тэгээд нөгөө нэг хөрөгчний наалт те. Байгалийн гоё тогтцоороо гоё юм утасны зүйл одоо төлхүүрний хоосор гэх мэтлэн гоё зүйлсүүдийг хийгээд тавьсан байд юм байна. Тэгээд би гол нь нөгөө нэг явж үзүүлэхгүй байгаа шалтгаан нь ирж үзсэн хүн заавал 2 ирдэг, 3 ирдэг. Тэгэхээр ганцаар ирсэн байлаа гэхэд араас нь найз нөхдөөрөө хамт олноороо гэр бүлээрээ заавал ингээ 2 дахь 3 дахь ирдэг гинэ. Тийм байна. Тэгээ манай Европоос ирдэг энэ жуулчид их ирдэг гэж шүү. Надаас энэ хэсэг аягүй санагдсан. Энэ нөгөө хүүхдийн төрдөг тэрэг дээрээс нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан юм тэрэгцэр бас байрлуулсан байгаа байхгүй. Тэгээ ерөөсөө энэ дөрөв давхар руу гарахын турш хөгжлийн бэрхшээлтэй хүн бол ямар ч саадгүйгээр бидний явж байгаа шат лифтнээс гадна бүр тусгай ийм тойрсон замаар тэрэгцэртэй хүн. Тэгэхээр налуу маш тохиромжтойгоор тэгснэ 2024 онд одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй музейгээр шалгарсан. Тэгэлгүй яах вэ тий? Манай Говийн оюу сангийн хамт олон ч мэдээж нөгөө нэг хийх байгаа зүйлээ бүгдэнд нь хөтөлтэй байхыг хүсэж байгаа шүү дээ. Харин музей байгуулах гэж байгаа улсууд маань болохоор ингээд дэлхийн хэмжээний тэр стандартыг нийцсэн музейг хийхийг зорж байгаа шүү дээ. Сонноос нөгөө нэг тэмээ тэ үлэг гөрвөл бол яа харахгүй энэ говийн бүсийн онцгой амтан. За тэгээд галбын улаан тэмээ гэдэг нь манайхан бүгдээрээ мэдчихэж байгаа. Дээрээс нь говь нутаг маань нөгөө нэг юу юм бэ? Байгалийн эрдэсийн бас өлгийн нутаг юм байна. Төрөл бүрийн маш гоё нөгөө нэг юм эзэслэг чулуу, одоо чулуудсан мод те. Тэгэл маш олон төрлийн гоё юм холцтой гоё чулуунууд. Тэгээд эндээрээ бүгднгээр нэм гоё үзэсгэлэн гаргацсан. Тэгээд одоо яг энэ дээр чинь бол одоо оюутлагын хамт олон бол те яг өөрийн нэг юм тусдаа нэг хэсэгтэй те. Тэн дээрээ гэхэд өөрсдийнхөө үг түүхийг за тэр нөгөө анхны одоо юугаа олж исэн хэсэг мэсгэн те ингээ бүх түүх мөхөн байж идэг. Энэ юм гоё бөөнөрөө нийлээд гоё нэгдээд хийсэн юм гоё том төсөл юм байна шүү. Сонноос надад бас их гоё санагдсан. Ингэсэн юм байна. Дундгой аймгийн Дэлгэр хангай гэж сумаас 1931 онд одоо манай Өмнө Говь одоо энэ 70 задгад гэж одоо аймгийн төвтэй болохтой одоо тийм 21 сумтайгаар тасарч одоо ингэж нүүж ирж исэн юм байна бүр одоо хуваагдаж ингэж заагдаж. Өмнө Говь аймгийн маань хөвдөө. Тэгчээ сүүлд нь одоо энэ 15 сумтай болоод цэцэг захиргаа өөрчлөгдөөд 15 сумтай болж ирсэн. Нэг юм хар цагаан 2 гэр ирээл нэгэнд нь цэцэг захиргаанд нэгэнд нь хоолундаа идэг тийм 2 гэр байсан. Тэгээ сүүлдээ ингээд хөгжиж явсаар байгаа зү 10 зүгтээ дэлгэрнэ гэдэг шиг одоо ийм сайхан хөгжилтэй газар. Энэ рүү нэг ороод үзчих хэдүүлээ. Тий. Энд чинь нөгөө нэг сумын одоо аймгийн төв маань ороод 15 шүү дээ тий. Тий. Тэгээ яг Өмнө Говь аймагта үйлдвэрлэсэн юм гоё нөгөө сүвнэрүүд бэлэг туцлын зүйлүүд байд юм байна. Гар урлууд байна. Энэ тэмээнүүд байна тий. Энэ нөгөө 70 задгадын ямар хөрөн тэмээ гэсэн бэ? Галбын улаан гэдэг юм. Галбын улаан тэмээ дахиад нэг тэмээ байгаа нь ханан хийцийн хөрөн гэж ийм хоёр одоо тэмээнүүд байгаад байгаа тий. Энэ одоо юу юм бэ гэж бас гоо сайхны юм юу? Энэ аймагтай хэд юм уу? Тэгэхээр танах ч бүр гоо сайхны үлдэгтэй болчихлоо гэсэн үг. Гоо сайхны бүтээгдэхүүн үлдэртэй. Манай фото мэдээд удааг болгоод бүтээдэг. Тийм үү. Би танай аймагт ирээд шил татаад байна шүү гэдэг. Тэмээс барилтаар сүрүүдээ. Барилт гэдэг нь болохоор барилт гэдэг чулуу. Чулуугаар
Төмөө байгаа. Чон уусан, буур уусан. Чон уусан, буур сонин садан. Тэр бас явраар гэсэн. Одоо энэ гурван давхартай билүү? Одоо тэмээн тэр бүх одоо ахуй амьдралын ямар байдалтай гэдгийг харуулдаг гэсэн юм байлээ бас. Тэрнээс санаа аваад ингээд янгрын эвэр мэвэр одоо унаад нөгөө хурц зэврүүд байдаг шүү дээ. Тэргээр ингээд манай аймгийн бас бүтээл хийсэн. Энэ их одоо яг нэг Өмнөговь аймгийн би хаанаас гэдгийг санахгүй. Гэхдээ тэндээс олсон хадны зүгэн дээр байсан зураг байна. Хадны сүг зураг гэж. Тийм байна. Тэн дээрээ санаа аваад ингээд янгрын эвэр ингээд унтсан хурц зэврүүдээр ингээд бүтээлэгдсэн. Яг Өмнөговь аймгаас олсон юмар хийсэн шүү дээ. Жуулчд ч гэсэн одоо ингээд юм бүтээлэгдсэн. Жуулчд явж байгаа гэсэн. Канадаас их ирдэг юм те, Оросоос их ирдэг юм. Ер нь Европын жуулчдаас их. Европын жуулчд их Тийм байна. Ирдэг гэж шүү дээ. Тэгээ манай энэ нөгөө музейн хамт олон маань юу яасан юм бэ нөгөө. Одоо музей ихээр нэг тайлбарлагч байгаа л те нэг үйлчлэгээний хэд хүмүүс байд юм шиг ойлгож болохгүй юм байна. Ялангуяа Өмнөговийн энэ музейн хувьд болохоор 30 гаруй ажилтнтай гэсэн тий. Тийм 30 гаруй. Тэгээд эрдэм шимжлэгийн ажилтан нь 2 байдаг. Одоо эх жилээс ахуулаад өөрсдийн бие даасан одоо Өмнөговь аймгийнхаа одоо нутгаас олдсон тэр археологийн олдврууд тэр өөрсдөө бүр ажиллана гэж байгаа байхгүй. Тэр нь болохоор Хүннүүгийн үеийн тэгээд их Монголын үеийн тийм 2 одоо булш олдсон 3 4 жил болчихсон тийм булш олдсон. Тэн дээр ийм археологийн судалгаагаа өөрсдөө явуулна. Тэгээд мэдээж эндээ нээлттэй хийх нь шүү дээ тий. Ингээд гоё бие даасан айгүй гоё том болчихж байгаа юм байна. За тэгээд энэ гар урлал морлолноос гачин сайхан юм байна өө. Өмнөговьтөө үйлдвэрлэсэн юм уу та бүгд ингэж байлуулж байна. Энэ нөгөө нэг Өмнөговьоос олдсон одоо тэр нөгөө гадаргын болон хөвлийн тэр баялаг чулуунуудаас тэр баргил чулуу гэж байт юм байна. За тэр нь бол одоо энэ хөшөө дурсгал хийхэд тохиромжтой маш зөөлөн чулууг нь. Тэгээд тэр чулуугаар хийсэн хийцүүд нь дээр бол байлээ. Тэгээд одоо тэр ноён сэрвээ сумын гар орчууд нэг халтартай байна. Тэр хүмүүсийн хийсэн тэр хийцэн аягнуудын одоо тэр айгүй гой зурмал зурагнууд ганц нэг бодитоор байна. Тэр бас байна. Тэгвэл тэмээ соёлыг тэр чигээр нь харуулсан. Одоо шууд ингээл тэмээтэй авахар орж байгаа юм шиг тийм маш гоё үзүр хүүхдүүд ороод дундуур нь ингээд яваад үзэж болохоор тийм юм байна. Одоо нөгөө нэг ихтэй гологдсон ботхийг нэг ингэн давхуулдаг штэ тий. Тэр мэр чи юм нөгөө нэг бит бус өв гэж явж байгаа байхгүй. Тэгээд бит өв болон бит бус өв гэж байгаа штэ. Тэгвэл одоо энэ олдож байгаа одоо тэр модороо чулуудсан тэр одоо модороо ч гэдэг юм уу нөгөө загаараа ч гэдэг юм уу те ингээ байгаа олдвруудаараа тэрнгээрээ өөрсдийнхөө бас онцлог ондоочлыг бүгдний шингээгээд хийгээд ингээд 8 онцлог. Одоо энийг ингээ зүгээр хаан чамаагүй за муухайгаар хэлэхэд энэ тент нөгөө олон тоогоор үйлдвэрлүүлчихдэг шүү дээ те. Тихгүүгээр яг нөгөө нэг нутгийнхаа одоо байгаа тэр бүтээгдэхүүний ашиглаад тэгээ нутгийнхаа тэр нөгөө нэг өв болгож авч үлдсэн тэр дархчдын гар урлалаар нь хийгээд энийг бүтээгээд тавьчихсан гэхээр энэ чи яг л бүр 100% Өмнөговийн бүтээгдэхүүн байгаа шүү дээ тий. Өстө бахмаар юм байна. Бүтээж байгаа хүнэнч тэр ашигласан материалч тэр хийсэн тэр үзэл санаанч тэр тий. Одоо манай хэдийн тэмээ аваарай. Тэр гой 3 сайхан уул чи өөрөө бас юм 80 гаруй километр сунж тогтдог тийм алтай нурууны төгсгөл гэж явд юм байна. За дээр тэр гой 3 сайхан уулын бас нэг их хэсгийг товойлгож гаргаж хийн готлаа. Одоо тэр говийн 6 сайхан амтан байгаа шүү дээ. Тэднийг ингээ бүгдийг бас ингээд одоо нэг юу гэвэл ийм чихмэл шиг болгоод хийцэн байдаг чинь тэгээд бүр бодитоор нь ховордсон бүх амттыг бодитоор нь хийсэн байна. Тэрийг харах надад их гоё байлаа сайн. За одоо ороод ирэнгуут л ингээд нөгөө нэг хийцэн Чингис хааны за хөрөг байгаад хажуу талд нь болохоор Өмнөговь аймгийн музейн барилгыг оюутлахаа компани хөрөнгө оруулалттай Говийн оюун хөгжлийг дэмжих сангийн 10.9 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьж иж бүрэн тогтчуулваа гэж тий. Яасан гоё юм бэ? Гол нь энэ Говийн байгаль түүхийн музей нь өөрсдөө энэ хамт олон ямар гоё хөдөлмөрч юм бэ? Жилдээ музейг ингэж л авч явах хэрэгтэй юм байна шүү дээ. Хэдэн хүн ирдэг гэж ялаа жилдээ? 50,000 гэсэн шүү дээ. 50,000 жуулчин яг энийг зорж үзэж шүү дээ. Одоо тэгээ 22 онд тэгэхээр чинь 22-оос 23 за 23-аас 24 оны судалгаанд байж таараа шүү дээ тий. Энэ судалгаа бүр улам нэмэгдэх нь цааш тооны хувьд. Тийм байна. За ямар ч сан Өмнөговь аймгийг зорж ирж байгаа хүмүүс бол энэ бүр музейг зорж ирж үзэх гэсэн топ нэмэгдсэн тий. Говь 3 сайхныг үзэх юм байна. Одоо тэрийг үзэх юм, энийг үзэх юм байна гэдэг дээр нэмээд музейг үзэх юм байна. Говийн байгаль түүхийн музейг үзэх юм байна шүү. За дараагийн газар руу явах уу. За юу террасан дээр гарч ирээ зогссон бэ гэхээр энэ ингэсэн юм байна. Манай энэ 70 задгад сум гэх үү одоо аймгийн төв нэршлэгт 70 задгад сум байдаг. Сум л гэж бодсон юм. За 70 задгад маань одоо нэг юм одоо хуучин байсан хэсгээс гадна юм шин суурьшлийн бүс үүсээд байгаа юм байна. Тэ? Тийм байна. Одоо тэгээс энэ нутгийн удирдлагын ордон нэрлээд байна тий. Хороолоо. Аха. Нутгийн удирдлагын ордон гэдэг энд баригдаж байгаа. За энд орон сууц баригдаж байгаа. Ингээд энэ талд маань болохоор
хөгжим театр нь баригдаад, номын сан баригдаад, музей нь баригдсан. Тийш ингээ хотнууд нь баригдаад ингэсэн юм байна. Тэгэхээр яг энэ хэсгийг болохоор зам талбай тэгээ дээрээс нь зогсоол мосоолыг маш томор шийдэгдсэн. Тэгээ яг нөгөө нэг хот цаашдаа томорно гэж бодоод те улам яг ингээ ямиг нь гоё бэлдэж өгөөд байна л да. Тэгээ энэ зогсож байгаа террас маань болохоор та бүхэн энэ харж байгаа. Ухаан далай номноос ихтэй гэж байгаа те. Тэгэхээр энэ маань бол номын сан. Үргэлжлэлийг гिचэнгэл баяр. За номын сан бүр дээрээ ийм гоё тухтай террастай бүр баг гольфийн талбай шиг террастай мэд. Тэгснэ за энэ номын сан маань болохоор ойролцоогоор нэг 1500 м2 талбайтай. За ингээд нэг 3 давхар тий 4 давхар. Тэгээд нийт 8 уншлагын танхимтай байна. Тэгээ бүр айгүй их таалагдсан. Эхлээд бол юм каталог хэсэг тий бид нар ороод ямар ном хайж ийн яаж ийн тэрийг хайна. Тэгэн гутлаа гэр бүлийн уншлагын танхим гэж байна. Гэр бүлээр ордог. Мэдээж одоо танхим болгонд нэг тэр номнууд байгаа шүү дээ. Тэгснэ гадаад уншлагын танхим гэж байна. За тэгээд хөгжлийн бэрхшээлтэй одоо харааны бэрхшээлтэй хүмүүс ингээд номоо маш томруулаад хардаг хэсэг гэж байна. За тэгээд ийм автомат нөгөө юу вэ? Автоматын тэрэгцэр байна. За тэгээд хамгийн өөрхөн санагдсан цэцэрлэгийн насны хүүхдүүдийн тийм сонирхолтой Монтессори тоглоомтой хэсэг. Гэр бүлээрээ орж тоглодог хэсэг байна. За тэгээд одоо 1-ээс 7 дугаар ангийн хүүхдүүдийн уншлагын танхим, за гэрээр авч явах танхим, гэрээсээ авчраад унших танхимч гэдэг юм. Ингэсээр байгаа тийм 8 маш гоё танхимтай ингээд 3 давхарт ингээд тараад байрлалцсан маш хөгжингүү. За тэнд бүр юм гэр бүлээрээ ороод оёдл эсгүүр хийгээд гар урлал хийх танхим хүртэл. Номын сан гэрнээсээ. Тийм. Номын сан гэж ном орж уншдаг гэж боддог байсан шүү дээ. Ямар ч 45,000 гаруй номтой гэж хэлээ тий. Тийм байна. Тийм. Тэгэхээр ч одоо нөгөө нэг мэдээж бүс нутаг энэ Өмнө Говь аймгийнхаа хүүхд одоо байгаль дуусгал юу гэдгийг тэр гоё номууд нь шингэсэн байгаа бах. За тэгэл дэлхийн бүтээлүүд нь ч байгаа бах. Тэгэл одоо яг энэ онны буюу тэ цаг үеийн гоё номнууд нь ч байгаа бах. Нэрээ сайн хувцас тайлбарлаарай гэдсэн. Дээлтэй аялал гэдэг ийм л зорилготой яваад байгаа шүү бид хоёр. Одоо хэдүүлээ шүү дээ 70 задгаар яваад энэ хажуу талд нөгөө юу яригдсан юм бэ? Баригдсан ч яг баригдсан байсан юм уу? Драм театр уу? Хөгжим драмын театр. Драмын театр. Тэгээ эн чин 22 онд баригдсан барилга байгаа байхгүй. Тэгээ бисээ гүйж оронгуутлаа ямар очтой ямар барилга юм гэсэн чи айгүй гоё нээлттэй хүлээж аваад чи ингээд орж ирээд зураг авалтын багтаага ороод гоё тайзмаас нэг гэрлийг асаагаад үзгийнэ. Тэгсэн чи манай Улаанбаатар хотын Дүүрийн театр гэсэн мөн 500 хүний судалтай байна. Тэгсэн чи Өмнө Говь аймгийн 70 зададад байгаа энэ хөгжим драмын театр 750 хүний судалтай гинэ. Ийшээ орж үзье гэдэг тий. За нөгөө түрүүний яриадсэн нутгийн захиргааны байр хэсэг маань энэ байна. Яг энэ хэсэг маань бол нөгөө шин сөөрчлийн бүс гэдэг байгаа шүү дээ тий. Би нөгөө урд нь энэ 70 зададад ирж үзээгүй болохоор надад айгүй сонирхолтой байгаад байна л да. Нэг юм гадаадын нэг юм гоё хотод ирдсэн юм шиг тий. Зогсоол мосоол нь ямар гоё хийгдсэн юм бэ. За нөгөө нэг сая дурддаг театр маань болохоор энэ. Өмнө Говь аймгийн хөгжим жүжигийн театр гэж байгаа. Тийм байна. За энэ театр чи барилгын хийц мийс бүр тасархаа юм уу? Яг театр ийм байхыг хараагүй юм байна. Одоо тэгэхээр эн чинь хотод байхгүй театр байхгүй. Монголд байхгүй театр болоо явчихж байгаа байхгүй. Тэгээ мэдээж театр учраас эндээ нөгөө хөгжмийн дууны бүх юмуд нь явагдана. За эн чинь дөрвөн ахтаа уулзжсэн чинь 80 гаруй хүмүүс байдаг лөө. Тий. Яг ажилтнууд нь болохоор 80 гаруй хүмүүс тэгж байгаа. За дотор нь ороод үзье. Тэгээд 750 хүний суудалтай. За тэгээд тайз майсны хувьд ямар хуу юм гэдгийг манай бэлдсэн байгаа. Ороод харчих. Гой уриалгах юм аа манай. Өмнө Говьийнхан маа. Ямар гоё юм бэ. За яг л ийд нөгөө бэлтгэл мэлтгэл явагдчих шиг юм да. За хаалга нь аль талдаа байлаа. Энд тэмдэглэгээ байна шүү дээ. Нүү хүүхдийн өрөө, хувцсалх өрөө, нүүр бодгийн өрөө, туслагын хайрлагч, маркетингийн менежер. Үүний дотроо бас юм байрладаг буудалтай. Роял тайз. Бас музейн хэсэгтэй юм байна. Хувцсны эсклат, хөгжмийн эсклаттай юм байна. Студ ажилт юм байна, график студ ажилт юм байна. Баг танхим юм. За ийшээ яваад үз. Энэ талаар хаалган байх юм болоо. Тэгэхээр бид ч нэг багаараа нийтээр олноороо хөвчүүлээ нэг Монгол хөвчүүлээ юм уу те. Энэ нэг зураг тамаа бүх юм дөө. Дээдлэн гэрчлүүд нас гоё. Эдний театрын бас юу адаг гинэ. Өвөр Монголд одоо ингээд хоёр удаа очиж бүр хэмжээний тогтол хийсэн гин. Энэ одоо акустик юм биш. Хамгийн хойш сууж хамгийн дээр сууж байгаа хүн ч би эндээс яг миний сонсож. Телефоны шаардлагагүй те. Тийм яг нь. Ийм гоё юм. Акустиктай. Телефоны шаардлагагүй. Ваа андар юм те. Гоё юм аа. Хэлээгээд л. Тэгээ сая тэр хойно яг орж иж байгаа шин сүрслийн бүс дээр нь одоо бидний нөгөө нэг кинон дээрээс үзээд байдаг шүү дээ. Хаус хотнууд байдаг шүү дээ. Ааха. Олон давхар махар бишээ зүгээр нэг давхар өөр өөрсдийн гэсэн бүр газруудтай. Тэгээ автомашины гоё хэлсэн системтэй. Тэгээд төвийн дулаан бүх юмдаа холбогдсон. Тийм гоё хотхон шүү дээ. Тэр ястаа гоё хэлээ те. Улаанбаатар хараагүй хотхон. Манай Улаанбаатарын гэр хороол уулын тэгж хүч гэсэн.
хүүхдүүд нэг хаасан апартмент байхаас илүүтэй яг энэ төвийн дулаан бүх юмтай холбогдсон. Тэгээ тогтой өөрсдийн газартай байна гэдэг чинь баялаг. Тэгээ ер нь айгүй тогтой. Өөрийн тус шүү дээ. Тий, тогтой байдлыг үүсгэж чадж байна. Одоо энэ Хөгжмөн драмын театрынхан ч гэсэн хөдөө орон нутагт ажиллаж илаа гэхэд ийм гоё орчинд ажиллаж шүү дээ. Болоо шүү дээ. Амар гоё. Яг ийм гоё үндсэн сая сүүл барьсан 3 бас нэг гоё сони юм байна. Сургууль болгоно нь ийм юм. Юу та төрөлцсөн буюу спортын 10 жилийн сургуульчтай. Тийм үү? Сургууль нь гэхэд яг спортын сонирхолтой хүүхдүүд нь одоо ингээд сумдуулаас ирээд ч юм энд байрлалаа л да тийм. Сурхаад ирсэн. Тэгэнгүүт нэгдүгээр сургууль руу орчих юм бол спорт татваргуу хөгжилтэй хүүхдүүд тийш орчих. Чиглэл. Одоо саяны энд байгаа тийм сургууль байгаа. Тийм сургуулийн хатаа. Энэ сургууль болохоор одоо энэ урлагийнхаа энэ ордон мортонтойг ойрхон учраас энэ урлагийн тал сургууль юм билээ. 10 жилийн сургууль. Гэтэ давхар урлагийн юм илүү төлхөө хөгжсөн юм сургууль гэсэн үг байхгүй юу? Урлаг, спорт одоо дараагийнх нь юу байдгийг те. Сая сүүлд чинь 1200 хүүхдийн одоо багтаамжтай тийм сургууль. Тэгээд 200 хүүхдийн цэцэрлэгийг одоо нэг говийн оюу гэдэг хөгжлийн сангаас чинь те тэнд санхүүжилт хийгээд баригдсан байгаа шүү дээ. Тэр чинь 3 сайхан баг гэлөө. Тий, одоо 3 сайхан хороолол гэж одоо. 3 сайхан хороололд тийм юм баригдсан байгаа юм. Гол нөгөө нэг тэр 3 сайхан хорооллоос шинэ суурьшлийн бүсрүү одоо жишээлбэл ийшээ ирээд одоо сургуультай явах гэхээр өвөл ингээд хүүхд явж байгаа бодъё л да тий. 2 дугаар ангийн хүүхд ч юм уу явлаа гэж бодоход 30-аас 40 минут зарцуулна. Тэгээ өдрийн цай мандаа ороод ч гэдэг юм эсвэл гэрлүүгээ хараад хоол мол идэх тийм тохиолдол байхгүй шүү дээ. Гэтэл нөгөө нэг шинээр барьсан сургууль нь болохоор яг 3 сайхан хэсэг дээр нь тий. Тэнд нь ингээд бариад өгсөн учраас аюулгүй болоод шууд ингээд яваад орчихно. Тэгээд нөгөө нэг түрүүний хилдгээр барилга бүтээн байгуулалтыг бол ингээд барьж болно, хамгийн сайхан хийж болно. Гол нь энийг чинь байнгын амьдруулж авч явж үр ашгийг нь гаргаж ингэж нөгөө нэг байнгын гэгэрүүлж явах хүмүүс нь бол дотоод нөгөө нэг албаа хаагчдаг байна аахгүй. Тэгээд тэднэр дээрээ бас давхар гой сургалтууд явдгийм байна, тоглолтууд ирдгийм байна. Тэгээд давхар нөгөө нэг юм хоорондоо туршлага солилцсон ийм ажлууд их явдгийм байна. Одоо энэ шимиш бол одоо би яг зүгээр л яг Улаанбаатар хотод явж байгаа юм шиг санагдсан. Тийм тэгээд гоё юм. Гэхдээ энэ театрын яг энэ гадналаас харахад нэр ийм гоё. Чи өмнө ирж ирсэн юм уу? Юурээс ирж байгааг. Би ерөөсөй говьд бас анх удаа ирж байгаа байхгүй юу? Тэгээд энэ говийн оюу хөгжлийн сан гэж одоо энэ хөрөнгө оруулалтаар одоо нийтдээ 2 сургууль. Бидний нөгөө сая очсон хан богдод ч бас нэг 10 жилийн сургууль хийсэн шүү дээ. За тий. Тэр сургууль. За тэгээд одоо энэ 3 сайхан хороололд байгаа сургуулийн стандарт бол их мундаг гэж байгаа байхгүй дотроо бол заал маал бүх юм их үлгүй шүү дээ. Тэгээ нөгөө цахимжцсан. Тэгээ тэр дотор нь байгаа нөгөө хүүхдүүдийн хоол зундлах газар нь хүртэл яг стандартын дагуу бүх юм. Заал маал нь Монголд байхгүй заалтай ингэсэн шүү дээ. Харин тийм. Гэтэ ямар гоё юм бэ? Ингээд яг бүс нутгуудад өөрсдөө бие даагаад хөгжих юм боломж нь байх юм бол ялгарлуудаа хийгээд амар хөгжиж шүү дээ. Тэгээд ийшээгээ одоо юм байгууллагууд чинь тий салбаруудаа нээх зорилго нэгдэж тий ийшээгээ тэнд одоо ингээд тим дэлгүүрийн салбарыг нээх хэрэгтэй байна. Одоо гадаадын компаниуд гэхэд тий яг энэ одоо бүс нутагт зориулсан үйл ажиллагаа явуулдаг компани байх юм бол бид нар чинь ийшээгээ салбаруудаа нээж байгаа байна. Тэгээд хамгийн гол нь өмнө говь руу чинь жуулчд маш их ирж байна. Тэр үлэг гөрүүлийг үзэх гэж тий Европоос одоо жил 50 мянган жуулчин зөвхөн өмнө говь аймаг авдаг гэдэг. Тэгээд говийн тэр сар, говийн нар, говийн тэнгэр, тэр намрын тэр говь мод бол үнэхээр үзэсгэлэнтэй байхгүй. Яг энэ өөрсдийнхөө бүс нутгийн тэр гоё ялгарл ондоошлоо яг мэдэрсэн бол тэрэн дээрээ дамжуулаад сая тий говьд нь байгаад байгаа тэр модоор тэмээгээ урлаад уралж байгаа хүн нь өөрөө өмнө говийнхаа тэр нөгөө нэг одоо төмнийхээ уламжлалт тийм гоё барахыг хийгээд тий тэгээд тэр тэмээгээ сүмнөр болгоод тавьсан байгаа. Энд чинь тэгэл яг өмнө говийн брэнд гэхгүй юу гэвт тий. За тэг сургууль руу явж үзэх үү? Тэгээ. За одоо 70 задгад сумынхаа говь 3 сайхан хороолт төр ирсэн байна тий. Одоо яг үндсэн хэсэг нь энэ гэсэн үг байхгүй. Саяны тэр нөгөө нэг театр байдаг, номын сан байдаг, тэр нутгийн захиргааны ордон модон байдаг хэсэг чинь болохоор шинэ суурьшлийн бүс буюу ийшээгээ задлаад ингээд улам зам гоё том болгоод тавиад гэсэн үг. Тэгсэн чинь нэг асуудал үүснэ. Тэр шинэ суурьшлийн бүс дээр байгаа сургууль руу яг энэ хорооны хүүхдүүд мань явж сурдаг юм байна нийтээрээ. Одоо энэ маань энэ хүмүүс бүгд л явж сурна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг түрүүний ярьж байгаа шиг 20-30 минут алхахдаг хол байсан гэдэг байгаа байхгүй. Тэгсэн чинь говийн оюу гэдэг хөгжлийн сангийн хамт олон маань тий яг энд нь сургуулийг нь барьж өгч байгаа. Тэгээ нөгөө эхлээд судалгаа явагдах нь шүү дээ. Хичнээн хүүхэд сурдгийн, анги дүүргэлт нь хэд байдгийн, хэдэн анги байдгийн, ямар кабинет байх ёстой юм.
Тэгээд мэрэгжилтэн багш ажилтнууд нь хичнээн тооны тэднэрт нь юм тусламжтай өрөөнд байх хэрэгтэй мөгөө гэдэг судалгаагаа бүгдийг нь явуулж байгаад одоо энэ сургуульч болохоор 1200 хүүхдийн багтаамжтай сургууль хийж байгаа тий. Тэгээд яг энэнийхээ зэрэгэлдээ ардталт нь 200 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийг бариад өгч байгаа. Тэгэхээр одоо бас тэртлийн тэнтэл бүсэд байгаа хүүхдүүд маань бол тэр сургууль руугаа суралцаа явж байгаа. Энд ч нэгтээ 5 6 сургуультай гэдэг байгаа шүү бүр. Тий. Тэгээд яг энэ хэсгийн хүүхдүүдэд зориулсан энд нь бариад өгсөн гэж. За доторх одоо нөгөө нэг тоо ширхэг генетрик тим юм дэр сонссон юм байна. Ийм юм байна. Ерөөсөө нөгөө нэг хүүхдэд суралцах орчин гэдэг ямар орчинд байх хэрэгтэй юм бэ гэхээр чинь ингээд 1.5 м² талбайд л нэг хүүхд ингээд суралцаж байх стандарттай юм байна л да. Тэгэхээр одоо яг юм Улаанбаатар хотод адилхан 1200 хүүхдийн багтаамжтай сургуулиуд зөндөө байгаа. Тэгэхдээ ерөнхийдөө 2400 хүүхэд суралцдаг байна. 2 дахин илүү. Тий. Тэгэхээр энэ 1200 ч өөрөө ямар стандарт вэ нөхөр зүгээр яг 1200 хүүхэд бол ингээл яг л стандартаараа байх хэрэгтэй болохоос ш тэр одоо ээлж солигдоод ч юм уу 2 3 ээлжээр бол энэ 1200-ийн хэмжээ бас нэмэгдэх боломжтой. Тэгэнгუთ л яг анги дүүргэлтийн үед бол энэ ч одоо дунд анги бол нэг 32 хүүхэд, ахлах анги бол 35 хүүхэдгээ заасан байдаг. Улаанбаатар хотод бол 30-аас 60 хүүхдийн дүүргэлттэй хүртэл байдаг. Тэгэхээр тэн чинь нөгөө багшийн хүүхдтэй шавьдаа хүрэлцэх, суралцах тэр орчин ингээл хомстоод ирж байгаа гэсэн. Тэгэхээр энд болохоор маш тийм стандартын дагуу байгаа юм байна. Дээрээс нь маш олон лабораториуд байгаа юм байна, кабинетууд байгаа юм байна. Тэр их гоё юм. Тэгээ одоо энэ юуг барихтаа, сургуулийг барихтаа зөвхөн барилгыг бариад орхичдгүй юм байна л да. Түрүүний хэлдгээр те. Дотор нь одоо жишээл мэдээлэл зүйн танхим гэж байна л да. Мэдээлэл зүйн танхим дээр нь одоо нэг хэрэгцээтэй компьютер инетер юмуд бүгдийг давхар суулгаж өгч байгаа. За одоо багш нарын ажиллах орчин, багш нарын өрөө байх юм бол те. Багш нарын өөрийгөө хөгжүүлэх тэр нөгөө нэг хэрэгсэл юу байдгийг тэр болгоныг бүгдийг тавьж өгч байгаа. За дээрэс нь одоо заал нь байлаа гэхэд гар бөмбөгийн, саксны, гүйлтийн зам тэгээд тэрнтэй холбоотой одоо нэг хэрэгслүүд нь те бүгдээрээ байна. За мөн хөгжим дууны одоо анги танхим байх юм бол дуу тус гарлалт акустик тэгээ хэрэгтэй тэр нөгөө төхөөрөмж нь бас байгаад байгаа байхгүй. Тэгэхээр чинь сургуулийг яг нөгөө доторхтой одоо бүх ингээд тоног төхөөрөмж хэрэгсэлтэй тэгээ сургууль анги танхим самбар юу гэдгийг ширээ самталт бүх юмтай бүрэн хүлээлгэж өгсөн ийм сургуультай юм байна. Тийм байна. 19.9 тэрбум. 19.9 тэрбумаар энэ чинь гэж болсон байна. Хүүхд саяны тэр нөгөө юу ч юм болохоор театр ч юм болохоор 16.3 тэрбум гэжсэн байхгүй. Театраасаа илүү өндөр их юмыг ирээдүйн рүүгээ буюу боловсрол руугаа хүүхдүүдийнхээ ирээдүйн рүү зарцуулж байна гэсэн үг шүү дээ. Сайн. 300 хүүхдийн номын сантаа байна бүр. Дээрээс нь 300 хүүхдийн багтаамжтай номын сантай. Тэгээд энэ дотор нөгөө хүүхдүүд эрүүл стандарт хангасан хоол хүнсээр үйлчлүүлдэг тэр гуанз зоогийн газрын хэсэг нь 500 хүүхдийн багтаамжтай. Хаяа. Тэгээ мэдээж нөгөө сургуулийн гадна талтаа нэг юм хөлөө өнгийн талбай ч юм уу гүйлхэн талбай энэ төр байдаг шүү дээ. Тэд нар энэ талд байгаа заяа. Би ийм талбай, ийм одоо нэг юм хөл өмгийн талбай малбай би хотод хараагүй шүү дээ. Энэ дотор байгаа заал маал нь бүр зүгээр яг Улаанбаатарын гэдэг юм Монголын стандарт биш байна. Энэ арай өөр газрын стандарт яриад байгаа байхгүй энд. Тэр нэрэл ийшээгээ нүүж ирмээр санагдтал тэр бүтээн байгуулалт болон тэрнийхээ хөгжлийг төлөвлөж хийдэг юм байна. Тийм байна. Одоо энэ бүтээн байгуулалтыг дагаад бас юм чинь 140 гаруй багш ажиллаж ажлын байр шүү дээ, тийм ээ. Тэгээ би нөгөө нэг олон сошиал одоо хүмүүсийн пост-мостоос харж байсан л та. Тийм юмд л итгэж ирдэ шүү дээ. Хүмүүс ч аялал жуулчлалтай тий. Тэгсэн чинь энд нэг юм юу байгаа. Үлэг гүрлийн том юм цэцэрлэг төрөлн гэхүү тий. Парк хөлөөд тий. Тим юм байдаг гэдэг байгаа байхгүй. Тэрийг нь одоо нутгийн хүмүүсээс залгаж байгаад очие. Тэн дээр бас нөгөө нэг юм гой гой зургууд харж ирсэн. Яг боддоор очиж үзээд юу байна тий. Яс хөөх бэ. Тэр маш аваад ирээч гэдэг. За энэ нөгөө 70 цагт хотод ирсэн хүмүүс бол энэ Өмнөгов аймаг зорьсон хүмүүс бол заавал энэгээр ирдэг юм байлаа. Тэгээ ерөнхийдөө зүгээр яг ирж үзээгүй хүмүүс байх юм бол орой нэг 19 цаг хавцаа нэг 20 цаг хавцаанаас 19 цаг хавцаанаас ахуулаад ерөнхийдөө яг нэг нар жоохон буугаад гой сэрүү татдаг юм байна. Тэгээ сэрүү татуулаад ингээ орж ирээд байгаа шалтгаан нь энэ юм бэ. Энийг хардаа. Энэ ямар гоё юм. Ямар гоё усан сантай юм бэ те. Усан сан гэнэсэ те. Тийм байна. Тэгээд тэр дунд нь нөгөө өмнө гол динозаврын одоо үлэг гөрвлийн гэж яриа. Үлэг гөрвлийн одоо өлгийн нутаг. Тэгээд хичнээн мянгаараа мөрн, ясан өндөг нь олддог энэ одоо бүс нутгийн чинь онцлог нь яхахгүй юм динозавр болчиход байгаа юм л та. Тэгээд энийг Дино ланд гэж нэрлсэн юм. Дино ланд гэж. Тэгээд нөгөө хотод байдаг яг энэ паркууд дээр тоглоом уу те. Тэгээ иргэдэг тэр нөгөө нэг инж байна. За энэ суугаад иргэдэг байна. Энэ алсыг хагчаас мангар том юм те. Тийм биш. Хотын алсыг хагчаас тутгааргүй дээ. Тийм байна. Одоо надад тэгж харагдаад байна. Тийм хөөрхөн саравч байна. Энд гүүрнүүд энэ төр ямар хөөрх юм бэ.
Энэ гоё ногоон байгууламж нэг гоё шүү дээ. Тийм. Тэр цаагаар бас зөндөө байх шиг байна тий. Энэ парк ер нь хэр том бэ? Яваад барах уу? Асуугаад яваад. Тийм сая энэ нэгээр ингээ хүүхдүүд ингээ дугуй муугаа унаа явж байгаа. Цахилгаан нөгөө нэг дугуйнууд их ундаг болчих. Яа. За энэ бол өстой тухтай юм байна. Завэр тоглох зааварчилгаа. Тийм бол байна. Би гэхдээ яагаад энэ газрыг мэдээгүй өдөрт явцсан юм бол? Би ч Ийм газар байдаг гэдгийг те. Маркетинг дээрээ сайн ажилламаар юм байна шүү. Манай 70 цадгатын одоо бүх баригдсан саяны соёлын газрууд те. Маркетингаа сайн хиймээр юм байна шүү. Одоо тэгээ хүн болгон утастай болцсон. Утсан дээр нь тэр гоё мэдээлэл өгөхийн тулд оновчтой ялангуяа онлайн сошиал маркетинг. юу ингэ Тийм санагч байна. Нөгөө манай паркийн тоглоомнууд байсан ч гэсэн яг юм ногоон байгууламж нь яг ийм биш. Цэцэрлэг түрээлэнгийн ногоон байгууламж нь бас нэг иймэрхүү гоё мөртлөө ийм их тоглоом байхгүй. Тэгэхээр ингээд парк цэцэрлэг түрээлэн хоёрыг нийлүүлсэн юм шиг. 70 цадгад ер нь хичнээн хүнтэй юм бол 25,000 25,000 хавцаа гэж бодсон. Өөх. Юм байна тий. Юм байна. Одоо би бүр ингээд бүр анх ирэхдээ амар ийм дэврэн үйсэн. Одоо яг тэрэндээ дарагдчихлаа. Одоо нэр ийм байхгүй гээд чи яах вэ тий. Тэр олон бүтээн байгуулалтын араас. Ийшээгээ бол бас нэлээд хол том юм байна. Ийм байна. Нэлийн зайтай юм Нөгөө байна. машин ундаг тоглоом хэсэг байна. Өө нөгөө далайн дээр юмчний хоёр тишээс хавладаг байна. За сааталт нь хийлдэг тоглоом дээр иргэдэг тоглоомнууд байна. Энд бас тоглоомнууд байна. Тойроод ингээд дугуйгаа унаа явах юм байна. Энд усан сан нь байна. Тэгээ ийшээгээ бас одоо дахиад тэнд хэсэг нөгөө нэг танилцуулга гэсэн бол тэнд байсан биз дээ. Нөгөө тийм байна. Одоо бүр дахиад нэмээд юм бариад байгаа юм уу тий. Сайн зам амыг янзлаад байна шүү дээ тий. Тийм байна. Яг тэр ордог хаалах хэсгийг бас ямсалж байгаа юм байна. Ер нь энэ тентгүүл бүтээн байгуулалт гой гой юмнууд. Энд дээгүүр гоё гүүр байна. Тий энэ гүр айгүй өрх. Энэ доогор нь урстай юм шиг байна. Усж байгаа юу тий бас. Одоохондоо усгүй байх шиг. За ийшээ явах юм бол угаасаа айгүй зай талбай эзэлцэн их юм байна л да. Одоо манайхан энэ нөгөө хэрвээ 70 цадгад ирэх юм бол яг төлөвлөөд явах юм бол нэг үд дотор уулнууд бүгдийг үзэж амжих юм байна. Тийм байна. Тэгээд энэ чинь зөвхөн хотод тодорхой хэлээд байгаа шүү дээ. Би хоёулаа бол бас нөгөө гой гой юм мэдхгүй түүхийг нь бас сайн уншаагүйс л зарим газар нь орхисон байж магадгүй. Гэвтэл эн чинь одоо паркаас гадна ёо ёо мэрчсэн ч юм. Амар хөөхтгтээ энэ бүр нэг юм ямар гоё юм шиг юм бэ. Энэс гадна одоо нөгөө байгалийн маш том цогцлбор буюу нөгөө говь гурван сайхан гэдэг чи яг энэ урд хэсэгтээ байж байгаа шүү дээ энэ том хайрхан маань тий. Тэгээ энд чинь бол өстой бүр ан гөрөөч бай. Тэгээд амтан ургамалч бай бүх юм бүтцсэн юм том хайрхан байд юм билээ. Тэгээд одоо бид хэдийн байрлах газар маань яг энэ хайрханыхаа хойд дээр байгаа нэг камп байгаа. Тэр камп дээр очиход илүү гоё тод харагдах юм байлээ. Тэрийг бас очиж үзье. Үзэж явах уу тэндээ угаасаа очиод хоошоогоо гоё гурван сайхан харъя тий. Тэгээ. Тэр нөө ёлын амаамчууд энэ урдаа юм уу? Тий. Тий штэ. Тийм үү. Энэ ингээд хөөхөн баяр болж байгаа юм шиг хүүхдүүд нь ч гэсэн энэ дино паркт айгуу дуртай байна. Зөндөө их хүүхдээ. Энэ хоёр ихэр юм ба шүү дээ. Оо манай сүүн зармиг байна. Зармигнууд аашиг ингээ хулдаанууд нэвтлэг орчт юм Тийм байна. Тэнд бас нэг юм нутгийн брэнд төрхөө тийм юмнууд бас байх шиг байна тий. Тэр юу гэнэ вэ? Дино. Тоглоомын төвтөн байна бас. Тийм шигээ. Дандаа гадаа тоглоод наран тоглоод байхгүй гэх юм бол тоглоомын төв рүүгээ орчих юм байна. Нөгөө нэг төрөний хөрх авах юм биш үү? Тийм хараач. Энийг бол дахиад орой жоохон нар боосоо асуулт хоёр юм байна. Орой бүр хүн нэмэх баг тий. За байхгүй ч малгоо нэрээ. Энэ тоглоом өөрсдөө тоглож тийм биш үү? Энэ нөхөр бол тий. Өөрөө тоглож тийм шүү. За Дино парк. Энэ энэ ах юм. Энэ таач. Энд гасар явж байгаа. Дино паркт ийлээ. Тэгээд одоо манай одоо энэ аймгийн төвүүд дээр бүгдээрэнд л одоо юм гоё юутай болж байгаа байх. Цэцэрлэг төрөлнтэй тийм ээ. Гол нь эн чинь нөгөө нэг хилээд л байгаа шүү дээ нөгөө нэг тухайн нутгийнхаа ондоошил тэр юмыг агуулсан тийм гоё юутай байгаараа гэдэг. Одоо сая ингээд саяны музейг үзээ явж байхад эхлээд намайг ороход чинь нэг 2 Европ жуулчин явж исэн. Яг гардгийн даван дээр бас нэг 3 Европ жуулчин ирж илээ. Ер нь манай Европуудаас их ийшээ ирж яг манай өмнө говийг сонирхт юм байна. Тэгээд тэднэрт бол яг үнэхээр говийн тэр брэнд, тэр говийн амьтдад, тэгээ говийнх нь онцлог, тэгээд археологийн палеонтологийн олдуурууд тэд бол үнэхээр сонирхолтой юм. Тэгээд тэд нар ч одоо ингээ ирлээ оройдоо мэдээж гадагшаа гараал явна. Ирэх газар нь жишээл энэ. Бас дээрээс нэг юм нэмээд сануулах юм. Байдаг байж магадгүй л дээ. Зүгээр
нэг тийм Google Map ч юм уу эсвэл нөгөө жуулчдын маань өөрсдийн аялагтаа ашигладаг нэг аппликейшнуд байдаг шүү дээ тий. Google Map байж болно, Google Earth байж болно. Тэгээ өөр ямар гурван map гэдэг ч үлээ. Тийм аялагчдын аялагтаа хэрэгэлдэг тийм map аппликейшн дээр одоо нэг локейшнуудаа маш сайн оруулж өгмөр юм байл шүү. Одоо бид хэд чи ингэдэг байхгүй. Мэдгүй газар очичхороо өглөө босоод кофе шоп хаа байна гэдэг map-ээс хайдаг. Тэнгүүд танаас тэдэн мэдийн зайд байна гэдэг тэр мэдээлэл нь тэр болгоныгоо бүгдээрээ сайн суулгаж өгч чадах юм бол 70 задад ирсэн жуулчид бүгдээрээ л тэгж хайна. За музей нь хааны, хоолны газар нь хааны, гой парк нь хааны ингээд хайгаад ингээд гут бүгд ингээд гараад ирдэг ч юм уу те. Эсвэл ингээд тэр мэдээлэл нь бүгдээрээ харагдаж идэг болчих юм бол жуулчид бол ингээд оройтой хийх юмгүй байх юм бол ингээд энэ парк маркер ирээл үүснүүлэл явна л гэсэн үг байхгүй те. Ийшээгээ бүр ундаг хэсэгтэй юм. Наад чи айгүй том насны хүмүүс зөрөөс. Одоо ийшээгээ арай жоохон өсвөр насныхан дугуй муугуудаагаа нэг скейт мэтгээтэйгээ тий энд гулгана гэсэн үг. Гоё юм аа энэ ч уг нь говьд байгаа шүү дээ энэ. Төвчлөлтийн харалт тий. Битүүл мод. Энэ бас усан ориглоор юм шиг байна тий. Одоохонд ажиллах байгаа юм байна. Тийм бэ. Ямар аим том. За дараагийн газар руу явах уу? За тэгээ. Сая тэр нөгөө сургууль цэцэрлэг тэгэл энэ хойдлын музейн барилга, театр, номын сан гэл тэр хойдол нутгийн удирдлагын ордон ингээ яваад исэн чинь энэ ерөөсөө төв рүүгөө ороогүй яваад исэн юм ба шүү дээ. Готынхоо төв рүү ороогүй яваад исэн юм байна. Сая ийшээ орж ирээд одоо жинхэнэ нутгийн удирдлагын ордон энэ байна. Урдталтаа ингээ Батмагт аян хааны өшөөтэй. Тэгээд цааталт нь болохоор одоо буудал, зочд буудал юм шиг байна тий. Зочд буудал байна. Ийшээгээ бас том барилгууд байлээ. Энд л дахиад нэг шинэ юм баригдаж ийн гинэ. Тэгсэн чи хараа энэ тлэг манайхаа харж гинөө. Битүү мод угааз. Одоо яг энэ говьд чин мод ургуулснараа ийм л гоё болж байгаа шүү дээ. Тэгээ одоо энэ дундуур ингээ хүмүүс гоё зөвхөн алхавал манай Улаанбаатарт ч гэсэн ийм гоё модтой юм алхдаг 50 бүс байхгүй шүү. Ийш орох уу? Тэгээд энэ моднууд нь бүр юм бүдүүн бас их удаан настай моднууд гаш байх. Ямар гоё юм бэ? Одоо энэ хайлаас гээд модны чин Монголын төв нь болохоор хам богд юм билээ. Хам богдод яг энэ хайлаас модны төв байна гэдэг байхгүй. Манайд нөгөө Батцэрэг гээд нөгөө байгаль орчны юу харагдаж байгаа тэр хүн маань бүр Google Map-ээс татчихагаад хайлаас модыг энэ өвчтөй юм шиг нэг бүрчлэн гараар тоолсон гэдэг байгаа байхгүй. 60 гаруй мянга дээр л явж байгаа гэсэн одоо дуусаагүй гэж байна. Ямар гоё юм бэ? Энэ уртлын хэсгийг хардаа. Одоо энэ ингээл хайлаас мод уу? Тийм л. Гэтэ ер нь их тийм үзэсгэлэнтэй мод юм байна. Үлээс ч юм болохоор ингээд үлэнгэр гаргаж байгаа шүү дээ. Энэ ч бол тийм цагаан байхгүй гоц. Ууч үлэнгэргүй газар байна. Зам амыг нь бүр гоё тавиад өгсөн. Одоо яг энэ дотор орж ивэл нөгөө гоё мод ч юм болчихлоо. Энэ говь гэдэг байгаа ш тараа. Говь гэдэг ш. Битүү гоё зүйлийг өгсөн. Ерөөсө хотын төв рүү ороогүй яваад исэн мэлээ ш сая. Энэ хараа бүр ой дотор байгаа шүү дээ. Ийм гоё өндөр өстэй тий. За ийшээгээ сая нөгөө нэг хуучин театрын нэмэлт байсан. Хуучин театрын нэмд байгаа. За дахиад нэг юм баригдаж илээ. Одоо энд айгүй том юу байгаа. Үйлчлэхний төв. Сая би машин тавьж байгаа. Гайхалтай шүү дээ. Мэдгүй надад л энэ 70 задгад ийм нэг юм бүр айгүй сонин санагдаад их юм. Би ингээд орон нутагт яг ийм аймгийн төвүүд ийм хэмжээний хөгжилтэй байна гэж юу бодоагүй шүү дээ. Тэгээд өнгөрсөн жил гэсэн үү саяхан 95 жилийнх нь болсон юм байна. Харин 2029 баг 2030 он гэхэд юу яах юм шүү. 100 жилийн өн болох юм биш үү те? 100 жилийн ойгоор бол энэ бүр хасагдсан бүтээн байгуулалтаа юм аймаг болох юм байна л да. Оо энэ цэцэрлэгч одоо ингээл цаашаа дахиад үргэлжлэх юм шүү дээ те? Зам гараад. Дуудлагын такситай. Тийм байгаас та яг зориулсан такси байгаас. Энүүгээр гоё гэр бүлээ дагуулж ирээд гоё бүтэн нэг өдөр зарцуулмаар юм байна да. Хоошоогоо тэр ёлын ам үзээд, говь гурван сайхныхаа гоё байгалуудыг үзээд те. Тэгснэ 90 гутлаа тэр гоё театрт нь тоглолт болж байгаа юм. Тэр тоглолтыг нь яг тохиолдуулж үзээд. Хөөе тэр амар хөөрхөн гүүрэн. Тийм ээ те. Тэгээд тэр номын сан тэр музейг нь орж музейг нь үзээд. Тэгээд яг энэ нөгөө нэг бүс нутгийн чинь гоё амттай нөгөө түрүүний боцтой цөөвн те. Боцтой хуушуур.
Тэр нөө жимби гэдгийг нь идээд. Хөө тэр хараа шатар байна. Хаста хөөх юм аа. Мөхтүүд нүртлээс амар гоё хувцалтай хөлтүүд байна шүү дээ, тий. Айгуу гоё. Юу энэ ингээ оройтой гоё гэрэлтүүлэг асах юм байна л да тийм. Тийм байж нэрээ. Энэ говийн хөлтүүд чинь бас юм шар царайтай. За яг одоо энэний цаашаа хоёлаа харуулчаад тэгээд дараагийн газар руу явъя. Хөөе. Энэ цэцэрлэг дахиад цаашаа үргэлжилж байгаа юм шүү дээ. Ямар бүтээл чинь. Замынхан голоор. Тэг ингээл зам гараад дахиад үргэлжлэх юм байна. Бисаа энийг хасан байхгүй. Энэ амар гоё том байлаа. Тийм байна. Плаза гэж байна. Тийм байна. Хотын төв учраас машин дэргэсэн хөдөлгөөн амар их болчихлоо тий. Өөсөн зам тавьж байна. Баярлаа. Энэ ингээ хотын төв нь гэж байгаа шүү дээ. Хотын төвдөө маш том гоё ногоон байгууламжтай юм байна. Одоо яг эргэн тойронд одоо энэ болохоор апартмент юм шиг байлаа. Тийшээ дахиад бүтээн байгуул гэж чинь тэнд бас баригдаж байна. Тийм байна. Хүүх тий. За яг дүгнэлтийг болохоор нэвтрүүлгийн төгсгөлд хэлнэ. Яг гой барилгууд баригддаг л та. Тэгээ барилга баригдана гэдэг чинь бас яг юм хөгжлөө үгүй юу гэдэг дээр бас эргэлзмээр байна. Тэгэхэд ингээд сая зам гарахад хүүхдүүд машин зам тавиад өгч байгаа. Тэр хүүхдүүдийн ингээд камерамантай явж байгаад хүртэл тий. Асуудалгүй гой зүүрж мөрж байгаа. Энэ айгүй гой боловсон болоод байна л да өөрсдийнхөө соёлтой. За дараагийн тэр нэг говь гурван сайхныхаа өмнө байгаа тэр ресторт руу явъя. За шинжлэх ухааны танин мэдхийн Одон Мөндөр суугийн баг хамт олон за Өмнө Говь аймагт ирсэн. Тэгээд өнөөдөр бол ялангуяа яг энэ 70 задгад хот тий. 70 задгад хотынхон яг өнөөдрийн байгаа байдалтай танилцлаа. За мэдээж нөгөө баригдаж байгаа барилгууд маань явж ийн, ажлууд нь давхар явагдаж байна. Зам талбайгаас янзалж байна. Тэгээд яг нөгөө хийсэн бүтээсэн юмуудын бүгднийг харж үзлээ л дээ. Тэгээд яг хоо би ч угаасаа анх удаага Өмнө Говьд ирсэн. Тэгээ анх удаага ирсэн сэтгэл дээр би бол арайч ийм одоо нөгөө нэг аймгийн төв байна гэж юусэн төсөөлөөгүй байсан. Тэгээ дуу алдаад нөгөө шил татна гэдэг шиг юм болоод өнөөдрийг барлаа. Тэгээ одоо бидэд яг төгсгөлөө хийж байгаа газар маань энэ хойдолд харагдаж байгаа. Энэ бол яа харахгүй Өмнө Говь аймгийн маань бас нэгэн сайхан байгалийн гой тогтоц дуусгалт газар. Энэ болохоор Говь гурван сайхан гэж ийм сайхан хайрхан байгаа тий. Манайхан нөгөө ёлын ам байдгаар нь мухар шивэрт байдгаар нь манайхан сайн мэддэг баг. Тэгээ энэ сайхан хайрхныхаа одоо өвөрт байрлах нэгэн ресорт байна. Одоо бүр ингээд гадаадаас ирж байгаа жуулчдын үүдэн дээгүүр ингээд яг битүү байна. Одоо ингээд сая ирээл нэг хоолнд орё гэсэн чинь та 60 жуулчны араас хоолнд орно гэх мэтлэн тий. Ийшээ бол хөл хөдөлгөөн аялал жуулчлал нэлээд их болцсон юм байна. Яг өнөөдрийн одоогийн байгаа байдлыг л явуулсан хамтдаа харууллаа. За цэнхлийн хувьд ер нь би бас нөгөө нэг хангаан хүн болохоор гоёыг бас ийм үзэсгэлэнтэй за бүр тэр заг мод тэр хайлаас мод тийм үзэсгэлэнтэй гэж юусэн мдэггүй байж байгаад бас замд явж байгаа тэр хугацаа бас миний бүр гайхсан биширсэн айгүй гоё тийм говийн үзэсгэлэн гоо биширсэн тийм аялал байлаа. Тэгээд ер нь бол говийн оюун хөгжлийн сан байгаа тийм говийн оюун хөгжлийн сан бол ерөөсөө маш их бүтээн байгуулалтыг гэж байна. Одоо 10 жил нь болж байгаа юм байна энэ жил. Тэнгуул энэ 10 жилийн хугацаанд за нийтдээ нэг 128 тэрбум орчим төгрөгөөр ер нь барилга байгууламж тий 2 сургууль 3 цэцэрлэгч гэлөө эндээс ерөөсөө тийм барилга байгууламжийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Ямар ч буцалтгүйгээр 100. За тэгэн гутлаа дээрээс нь ойролцоогоор нэг 3 тэрбум төгрөгөөр оюутнуудыг одоо тэтгэлэгтэй тий тэрийг одоо зөөлөн бодлого гэдэг байгаа шүү дээ. Оюутнуудыг ингээд суралцуулсан байна. За дээрээс нь ойролцоогоор бас нэг 4 гаруй тэрбумаар одоо 0.6% хүүтэйгээр жижиг дунд үйлдвэрлэлүүд те бизнес эрхлэгчдийг дэмжиж тэгээ энд одоо маш олон одоо махны үйлдвэрлэл гэж юм те машин угаалгал гэж юм дандаа тэр хөгжлийн одоо тэр сангаас санхүүжсэн байдлаар бизнесээ босгосон амьдралаа босгосон хүмүүс маш их байна. За тэгээд буцалтгүй тусламжаар бас 3 тэрбум гаруй төгрөгийг хүмүүст хандвилсан байна. За энэ мэтэр ерөөсөө энэ 10 жилийн хугацаанд 160 тэрбум төгрөгийг энэ сангаас гаргасан байна. Дээрээс нь 700 гаруй тогтвортой ажлын байр үүсгэсэн байна. Энэ бүр аягүй бахархмаар байлаа. Энэ угаасаа нөгөө нэг яг ийм орон нутаг бүс тэр байгаа газартаа яг хөрөнгө оруулалтыг хийгээд хөгжлийг ингээд авчираад байгаа л хэлбэр багхгүй тий. За мэдээж нөгөө барилга байгууламж гэдгийг бол за яг маш их мөнгө орж ийн. Гэхдээ барилга байгууламжийг барьчих болно. Би өдрөөс хойш яриад яваад байгаа шүү дээ тий. Энийг цаашдаа яаж авч явах юм бэ? Яаж амтай байлгах юм бэ? Энэ одоо гоё том театрыг чинь яаж гоё тийм
ид шидийг нь гаргах юм бэ гэдэг чинь тэр мэрэгчлэтнүүдийг бэлтгэх те тэр хүмүүсийн одоо сургалт байдаг юм уу эсвэл гадаад дотоодоос наашаага ингээд мэрэгчлүүд татах тэр хүмүүсийг чадварчуулах энэ зүйлээрээ бас илүү их том хөрөнгө оруулалтыг хийж гэнэ гэсэн үг. Ер нь бол. За тэгээд нөгөө нэг жижиг дунд бизнес гэдэг байгааг бас нэг илэрлэнэ. Бид нар ингээд өглөө цай ууч хийгээ те. Өглөө 7 цаг мэг гарахад чи одоо орон нутагт 7 цагт онгодог кофе шоп байна гэж боддоо. Улаанбаатар хотод хөтлөөс хэцүү штэ те. Тэгэхэд орон нутагт кофе шоп нь өглөө 7 цагт онгоцсон байгаа. Тэгээ бидний нөгөө хүсээд идэг хотод ууж байгаа тэр төрөл бүрийн кофений тэр орц морцны тэр юмуд нь манай бас нэг хамт явж байгаа хүмүүс маань тийм одоо юутай ийм гэд хилэнгууд тэр мэрийг нь шууд гаргаад өгөх жишээний яг л одоо орон нутаг хөдөө хоёрын юм ялгаа бол байхгүй болсон юм шиг надад ажиглагдлаа. Хүмүүс нь хүртэл ингээл интернетийн хувьд бүгд нээлттэй болсон тий. Харилцааны хувьд гэсэн манай өмнгийн говийнхан ямар гоё юм нээлттэй урайлахын хүмүүс байд юм бэ гэдэг мэдэрлээ дээ. Ямар ч сан хам богд 70 цадагт хотохоор үзээгүй юм үлдээсэн шүү. Одоо нөгөө дүрсэнд ороогүй маш их юм үлдчихэж байгаа. Тэгээд энэ болгоныг нь үлдсэн болгоныг нь та бүхэн маань өөрсдөө зорж ирээд үзээрэй гэж хүсэж байна. Сая ингээл хотын төвөөр нь явж байгаа наашаа гарахтаа бид нөө мэдэхгүй учраас одоо төвдөнгийн бор гэж алдарт эмхтэй те. Тийм юу байт юм бэ? Талбай байдаг юм байна. Ажнайн талбай гэж бас байдаг юм байна. За тэгээд энэ урагшаага нөгөө нэг бид нар одоо кинонууд дээрээс бас харж ирсэн байх нөгөө өмнөдийг зорих зам гэдэг одоо солонгосын нөгөө нэг хүмүүс ингээд монголоор хэл рүү ордог нэг кино гардаг шүү дээ те. Тэр киноны чинь тэр нөгөө нэг ханан хицгээд байгалийн бүр үнэхээр гайхалтай тогтцсон чинь яг энэ хоёр хайрхныхаа тэр голоор урагшаага нэг 200 км зайд байх жишээ нэ. Цаашаага дахиад гэрийн тооноор оройн харагддаг тийм өндөр хайрхнууд яг энэ урт байж. Тэгээ говийн байгаль гэдэг бол бас л үнэхээр юм өөрийн гэсэн үзэсгэлэнтэй гайхамшигтай байд юм байна. За тэгээд чадхаараа урд нь гараад дагуулад аяллаа ийм нэвтрүүлэг хийхээр зорилоо. Тэгээ үлдсэнийг та бүхэн маань ирээд үзэх байхаа тий. Ирээд үзээрэй. Маш гайхалтай аялал байлаа. За баярлалаа та бүхэндээ. Говь гимэн говь билээ. Говь заримдаа улайссан тогоо шиг ууршин байдаг. Голио царцаа нь хуурсан тариа шиг өсчин шуугдаг. Говь гимэн говь билээ.